маар тэгээд арай ядан баг босоо. Тэгээд ирдэг болохоор би өглөө хоцроод ирж байгаа гэдгийг бол ерөөсөө загнадаггүй. Тэгээд ядаж цайгаа ууж гарах та тусарсан ч байж магадгүй шүү дээ. Эсвэл нэрэн шүн нойр мотоо онцсон ч байдаг юм уу, ээж аав нь өвдсөн ч байдаг юм уу, тийм ээ, аав сохтоо ирсэн ч байдаг юм уу. Иймэрхүү байдаг учраас би тэр болгоныг чи яасан ийсэн гэж асуух шаардлагагүй. Хүүхэд эргээ ярих дургүй гэж болно шүү дээ. Тийм учраас зарим юм бол ерөөхдөө жоохон хувиргаад ашиглах боломжтой юм байна. Тэгээд яг энэ дээр би бодож байсан ахын нэргээ баг шиг энэ ингээ өмнөх хүмүүс бас яг хэлээд байсан. Тэгэхээр энэ дээр зөндөө олон тийм шин чанарууд байгаа юм чинь тэр дотроос арай нэг эвтэйхний аваад тавьчихвал яг би ингэж бодоод байна. Нөгөө эерэг талаас нь сул талаас нь ч юм уу хоёр үг иймэрхүү байдлаар багш оруулсан байж магадгүй. Тэгэхээр энэ дээр бас нэг тийм бодож ирсэн нэг би хүүхдүүдээс авъя. Гэхдээ энэ үгийг нь өөрчилж тэр зөндөө олон шинжүүд байгаа юм чинь тэр дотроос арай хүн сонсогдож ч юм уу уншихад ингээд ихний сэтгэл дэвтэйхэн байхад тийм үгийг авъя гэж бодож ирсэн. Тэгээд сургууль болтыг сайхан боллоо. Багш. За би болохоор дөрөвдүгээр сургуулийн биологи юм байна. За би болохоор ингээд сургуультанд ашиглагаасаа илүүтэй би нэг шинэ анги авсан. Анхны анги. За манай ангийнх ер нь бол ихэнх нь суугаа сурцсан одоо. Зэрүүлж явсаа. За нэг 3 нөрөөс сууж чаддгүй 3 сууж чаддгүй 3 хүүхэд байгаа. 3 хүүхэн байгаа. За би тэр 3-ыг л ингээд зурлаад хажууд нэг хөгжим тавиад нэг суулгаа үзье даа гэж бодлоо. Би тэрээр юм бичиж үзсэн, хуулан видео гэж тэгэлсэн, тоо одоолж үзсэн. Тэгэхээр манай хүмүүс яадаг вэхээр айгүй хөөрг ингээд нам хажууднаас хийжээс намтаад байдаг болсон. Тэгээ одоо тэгвэл нэг зурлаад үзээ. Тэгэнгээд дотор нь яг юу бодож юм үүсгэж байгаа гэдгийг гаргаж харж үзье гэж бодож байна. Баярлалаа. За намайг амар мэн гэдэг. Би болохоор энэ жил зөвхөсөд 2 дугаар сургуулийн химийн эрүүл мэндийн багшаар ажиллаж байгаа. За тэгээд надад болохоор одоо нөгөө мэдрэмж сэтгэлгүй эрүүл мэндийн гэсэн одоо хичээлийг амар их зам багшууд бас илүүдэхгүй оруулж өгөх зүгээр юм болоо. Одоо нөгөө багтаа нэг багшинд орж ажиллаж байгаа дахлах нөгөө ороод 12 дэх хичээл ингээд өөр багштай ингээд харьцаад үзээд хүүхдүүд болохоор ингээд ерөөсөө тэр ингээд тасдаггүй. Зарим хүүхдүүд нь болохоор бүр ингээд ангиас салхигаа шилжмээр гэсэн асуудлууд аюул их гардаг юм лээ. Тэгээд ингээд ангиас зэрэг зам багшууд багшнууд болохоор ингээд мэдрэмжээ нэг хүүхдүүдийг ингээд зам төлөвлөлт дээр тодорхойлж байна. Тэрнийхээ дараа тэр хүүхдүүд яг юу бодоод байгаа юу юу намрах юм ба тэрийг ингээд ангиас зэрэг багшууд ингээд тойрцоогоор ингээд мэдрэмжийн юм ярилцлаа гэж байна. Баярлалаа. Надад сургуулийн байдлыг хэлсэн. Юу над түрүүс тэгээд ерөөсөө хүүхдээ ямар нэгэн асуудал ямар цаантай ажиллаж гэж мэдэхгүйгээр чир юм дата мэдээлэл өгөөд тэгээд багш аяг ярьдаг. Би их л одоо юм дата бараг л өөрөө яриад асуугаад нөгөө өгчнийг ойр зүрийн нэлээд дээр нэмээд ингээд дандаа өөрөө яриад тавьдэмээ. Тэгээд одоо бол энэ сургалтаас бас нэлээд арга зүйн авлаа. Ер нь цааш нь очиод хэмжүүлэх яг одоо яг авсан анги дээр ихлээр судалгаагаа яг юм байна. Багш нартаа бас очиод бас хийж айгуу байна. Ажаар шингээ одоо юм багаар юм байна гэж бодож байна. Баярлалаа. За манай наран цэцэг гэдэг газ сургуулийн биологийн багш байна. Өнөөдрийн сургуулийн таалаглаа. Ер нь эрүүл мэндийн сургуулийн гоё гэдэг. Тэгээд яг энэ сургалтын язуу дэмжиж бодож байлаа. Би 10 дугаар ангитай. Тэгээд манай 22 гэдэг байхгүй юу. Тэгээд манай ангид хичээл орсон багш нар тэгтээ. Танай ангийнхаа арай дэндүү ингээд юу вэ? Чимээгүй юм ингээ хийж байгаа гэдэггүй, хийх гал гэдэггүй, бажгаад гэдэггүй, босоогоо гэдэггүй баг 200 угсраад ороход нойр үрчдэг сүүлийн цаг дээр багш. Тэгээд ингээ бодсон чинь энэ судалгааг ингээ аваад манайх одоо ихэнх нь баг 100% дээр баян дээр 50 найрсаг дээр л байгаа. Яаж нэг хэдэн хүүхдийг тийш нь оруулах вэ? Хэдийг тийш нь оруулах вэ гэж бодоод сууж байлаа. Тэгээд энэ судалгаа ингээ хараад багш нараа ингээ харахад бид нар ингээ хүүхдийн нэртэй хүмүүс ингээ танаас ингээ бүгдээс дээр нэгэл за энэ ингээ аягүй гарч ирэх юм ингээ ярьж хөвдөн жин бол зочин шиг гэдэг юм. Энэ огшоо аягүй дүлгөө хөнтөө зөв жин тийм байх гэж боддог юм. Өнөөдрийг харсан ч бас зарим нэг аюу. Тэгээд огшиг харахад тийш очиж сараа огшиг харсан чинь 50 дөрөв. Тэгээд гахаас. Тэгэхээр харагдах байдал бодит байдлаар өөр байдаг байх юм те. За баярлалаа. Миний бодлоор болохоор би зөвхөн сумын орон нэрмэх сургуулийн биологи эрүүл мэндийн багш Солонгоо гэдэг. Тэгээд би болохоор энэ өнөөдрийн хичээл нэлээд дотоод яг сэтгэл зүйн рүү чиглэсэн. Тэрийг ингээ ил гаргасан. Тэрэн дээр их аягүй ажилласан. Тийм сургалт болж байгаа гэж надад өгөх гэж.
Энийг цааш нь бас их олон хүн дээр хэрэгжүүлвэл зүгээр юм байна. Нөхөр дээрээ ч гэсэн хэрэгжүүлэх гэж бодож очлаа. За. Баярлалаа. За сайн санаа бүхэн хүмүүст юм. Анаа бачаас өгдөг би төстэй юм их бас тэг бараг юм төс бол хин байх юм хэрэг одоо итгэж яаж байгаа. За тэгээд энэ сургалтын суугаад маш их юм зүйлийг сурч мэдэж авлаа. За би бас 10 дугаар ангитай. 10 дугаар ангитай ямар ч ихний ангийнхаа хүүхдүүдийн дунд энэ судалгаа явуулж бас эцэг хичээлийн дунд бас юм хүмүүгээс судалгаа явуулж бас зөвлөгөө бас зөвхөн тийм яг юм бүрийн авч бодлоо. Суучлаа. Тэгээд өнөөдрийн энэ сургалтыг маш сонирхолтой явуулсан багштай бас баярлалаа. Баярлалаа. За ерөнхийдөө сургалтын суугаад бас нэлээд олон янз бүрийн шинэлэг санаа арга зүйн дэвлэмж зорчин. Энийгээ бид нар зөвхөн эрүүл мэндийн хичээлээр гэхгүй анги удирдсан багш ангидаа ганц өөрийн ангидаа бас анги нийтлэр байдаг нэгдсэн судалгаагаа багш нартаас үйл ажиллагааны төлөвлөгөө өгдөг. Сурагчдын эрүүл мэндийг дэмжих чиглэлээр хүргэдэг. Ер нь эрүүл мэндийг дэмжих чиглэлээр энэ тал дээр энэ зүйлүүдээ бусад мэрэгчлийн багш анги нийтлийн багш нартай хамтраад аюун хийвэл бас их хөөрхөн санаанууд гарч байна. Баярлалаа. За намайг буян үзэгдэх колхоз сургуулийн химийн багш. Тэгээ өнөөдрийн сургалтаа бол маш сонирхолтой байлаа. Зарим сургалтууд одоо нөгөө биднээс цаг өнгөрч байгаа өмнөдөө бас мэдэхгүй те 3-4 цаг суудсан байхад бол цаг хугацаа бол маш хурдан өнгөрсөн байна. Тэгээд энэ сургалтаас болохоор олон арга зүйг бас мэдэж авч जैन. Дээрээс нь хичээлээ бас ингээд нөгөө нэг зүйлийг л ойлгож байна. Багш ингээд нөгөө сонирхолтой хичээлээ сайн төлөвлөж явуулж чадах юм бол 40 минут ч багтахаар ч юм уу тийм ээ. Энэс бас зарим өөрөө яг мэдээд байгаа хэрнээ нөгөө арга зүйгээ өөртөө олж авч чаддгүй юм байна. Тэгээ эндээс бас олон зүйлийг олж харж авлаа гэж бодож байна. За 80 сумын хим биологийн багш хатхан цэцэг. Тэгээд багш нар бүгдээрээ баг нэг санаа хэлчлээ тий. Тэгээд бас нэг юу нь болохоор хөгжим их гоё санагдсан л та. Тэгээд хөгжмийг бас гоё тайван бас хөгжмөө бас гоё сонгож тавиул бас гоё юм байна даа л гэж ерөнхийдөө бодсон. Нэг дүн дан гэсэн хөгжим тавихаас илүү нэг үйл ажиллагаанд тохирсон аяа сонгож тавиул их гоё юм байна гэж бодож байна. Биднэрт их гоё сургалт явуулсан багштай баярлалаа гэж хэлье. За баярлалаа. Та түрүү яриаггүй юу те? Гоё сургалт боллоо юм тэгээд. Ярил мэд хичээл авах санаа нь их байна. Өөртөө нөхрөөгөө очиж судлаад ямар үг ингэж үзээгээд бодож ирээд тестээ авчиж харандаа үзсэн айлгаж. Тэгээд хүүхдүүдээ бүтэн судлаж авсан. Тэгээ яг 10 дугаар ангитай бас ангиа. Ер нь тэгэл цааш нь яах вэ гэдгээр бодож илаа. Баярлалаа. Тэгэхээр ингээд нөгөө одоо яг энэ дөрвөн темперамент бол олон одоо багш нарын маань хэлжсэн сангвиник, меланхолик, флегматик тийм ээ. Эдгээр дөрвөн темпераментын л яг нэг хэсэг нь явж байгаа. Тэгээд энийг болохоор Америкийн нэг сэтгэл зүйч хүн өөрөө бүр юм темпераментыг тодорхойлсон юм судалгаануудыг маш олон жил хийгээд тэрнийхээ дагуур юм темпераментын ялгаатай болон сул талуудыг гаргасан яг одоо саяны та эдийн зан аршингаа тодорхойлох гэдэг юм тестийг зохиож тийм ээ. Тэрнийхээ дагуур ном бичсэн эрдэмтэн хүн байдаг. Тэгээ тэр хүний орчуулгаар болохоор яг одоо Монгол хэлний хөрвүүлэгтээ бол ингэж хөрвүүлсэн. Тэгвэл та хэдийн маань яг санаа бол энэ дээр бол ингээд нөгөө тусгаж байгаа нэг зөв. Тэгэхээр тэр олон багш маань хэлжсэн тэр олон шинж тэмдгүүдээс дүнсгэрийг өөрөөр орлуулад тавьчих тийм ээ. Тийм зүйлийг өөрсдөө та хэд маань бас эрэлхийлээд тэгээ хувиргаад гэхдээ үндсэн мөн чанарыг алдуулахгүйгээр бас хийж болно. Тэгэхээр ингээд нөгөө энэ үгийг сонсоод зарим хүмүүс өөр ингээд эмзэглэж хахад магадгүй баясангуу өдрийг сонсонгууд өөрөө мэдлгүй хүмүүс байх нэг гэрэлтэл баясаал ингээд явчих тийм. Тэгэхээр нөгөө үг гэдэг хүнд хичнээн их зүрх сэтгэл дойрхон бэ гэдгийг гаргаж ярих. Гэхдээ хүүхдүүдэд бид нар энийг цаана юу ойлгох вэ гэхээр хэдийгээр ингээд нөгөө зан чанар болгон маань өөрөө ингээд хоорондоо ялгаатай юм шүү нэгдүгээр зан чанар болгонд өөрийн давуу болон сул тал байгаа шүү. Магадгүй баясангуу өдрийг их сайхан зан чанар болж сул талд нь бас ийм юм шүү гэдгийг ингээд ялгаж ойлгоод гэхдээ энэ зан чанар биднэрт яг нөө баг багаар ингээд хувьсаж өөрчлөгдөх те боломжууд бас байдаг шүү гэдэг энэ үндсэн санааг нь цаана агуулчих. За тэгээ хичээл болгоны агуулган дээр түрүүн бас багш маань хэлдэг
ичээл болгон эхлэхдээ л бид нар яг нь өнөөдөр бид нар зургаар сэтгэл хөдлөл мэдрэмжийг нь илэрхийлсэн бол дараагийн удаа үгээр ч юм уу дараагийн удаа магадгүй ингээд нэг юм одоо төмөр утас гэхдээ нөгөөх нь аюулгүй нэг жоох ингээд нэг юм хэвэнд орчдөг утаснууд байдаг шүү дээ тий. Тэнгүүд гарын дүүтэй өгөх байх юм бол өнөөдрийн магадгүй ингээд энэ дурсан мэдрэмжээ ингээд энэгээр дүрсээр ч юм уу илэрхийлнэ. Эсвэл баримлын шавар байж болно тий. Гэх мэтчлэн маш олон аргуудаар яг нь энэ нөгөө өглөөний сэтгэл хөдлөл мэдрэмжийг нь илэрхийлүүлээд авах боломжтой. Хичээл болгоны ихэнд тэр нь ингээд хүү юу болов яав гэд одоо асууснаас яах нь бас өөр те. Тэгээд үнэхээр тэр хүүхдэд хүнд асуудалтай байвал хүү яасан аль яг чи хилдэ яагаад чи дуурахгүй байгаа юм бус нь ингээд дуурч яхад гэдэг тийм хүч тулгсан одоо жоохон төрөнгийлсэн тийм хандлага хязгаарч гаргаж болохгүй. Аль болохоор яг нь дуугүй байвал дуугууг нэг удаадаа өнгөрөөгөөд магадгүй боломжтой үедээ дахиад ярилцаж болно шүү те. Бус хүмүүс ч гэсэн ингээд үзэл бодлоо илэрхийлж болно шүү гэдэг. Тэр санааг яг нь бид нар бас өгөх ёстой. Тэгээд энэ маань өөрөө бас яг нь нэг сургалт гэжсэн. Та хэд маань ингээд эргээд харах юм бол өөрийнхөө нэг олж харсан, магадгүй өөрийнхөө бодож байгаагүй зүйлийг бусдаасаа яг нь сонсоод бас тэмдэглээд явах боломж байсан баг тийм ээ. За тэгээд заа ингээд багшийн сайхан үйлсдэн тэгээд магадгүй ирээдүйн залуу ирээдүйн Монголын иргэдэд эрүүл мэндийн хичээлийг түгээж байгаа та нартаа цаашид Монгол улс одоо хүн ам жилээс жилд эрүүлжин тийм ээ зөв хүн болж зөв сэтгэлдээ зөв одоо иргэн болж төлөвшөхт та нарын оролцоо маш их чухал шүү. Тэгээ өнөөдрийнхээ хичээл ингээд дуусгая. Баярлалаа.